Германы талбар байх юм уу жилцээ? Талбар өгөөг байгаа тийм. Хийж чадхаас шугаа гэж хэлсэн. За хийж надад ч юм хийж. За надад хийж. Чи над ойлгохгүй юм байвал нааднаас жамцаас асууж болно шүү. За. Энийг яаж хийх юм гээд тийм. Игүй зүгээр дараад нь. За. Одоо ихэд албач. Хичээлээ хийж байна. Хийгэрэй хийц. За шийчээд ирэх.
Одоо жамс 0 орчод эргээд төрөөд ирнэ. Одоо жамс 0 орчод ирнэ. За. Ясна жамцээ шилсэн юм уу? За, сууч. Жамцээ чамд төмчин байгаа мó? За. За чи наатах хийж. Чи жоохон мэдхгүй жоохон эргэлзэж байгаа юм гарвал жамцаас асуугаараа за яаж хийх үгээд жамц энийг хийцэн байгаа. За. Би нөгөө интернет би цаг үстэй. Би цаг үстэй. Эд гаш. Антак. 이게 화장 때는 붙여도 없고요. 이게 Жамц шинийг хэлдэг байсан шүү дээ. Бид сабраа. Жамцаа лас гэрийн даалгавраа хийцгээ хийдэ. За тэгээд би гэрийн даалгавраа хийцэн гэж хэлдэг. Гима чи даалгавраа хийсэн үү гэж байна. Hast du Hausaufgaben gemacht? Die ChatGPT-ээс асууж байна. Энэ 302 тий. Энэ угаас амар их оч хүмүүстэй болохоор айгүй урт очтой байна тий. Хүмүүстэй шүү дээ. Энэ сипас мас энэ сапайсан үндэ ордог байхгүй юу?
얘는 나한테는 지금 또 마라사다를 듣니까 이거 마라사다를 듣기 За чи би 1 сар төрсөнгээр хэлдэ. 이 밤에 의는 연어가 되고 싶어. За чи хэдэн сар төрснөө хэлдэ. Тэ. 이 밤에 in November Geburtstag. За. 이거 잉글리시. 이거 잉글리시. 하는데 애초가 야는 우리 집은 나. 사살 있어. 이거 나도. 주로 지금 훨씬 애초. 주로 지금 시작했어. Амиргоо чи аль цэцэрлэг төгссөн? Цэцэрлэг тий. Би хажуугийн 129. 122 тий. 비타의 자산차가 보이다가 누구니까 애는 За 302 гинэ яваад. Жамцаата хичээлээ зүгэндээ ч. Хичээлээ зүгэндээ ч. Энэ тавьч. За одоо хичээлээ зүгэндээ ч. Одоо жамцаатай бүрээрээ ч шатралгаа юм тий. манай штэ 4-1 гэсэн тав ачигтай ахиж Занаатай юу гэж. Энэ төмсгийг хоёр хувааж идэрэ. Нэг бүрээр нь идэрэ. Наа. Түлэн шүү заяа. Гэтэ юугаа нөгөө нэг энийгээ гамж угаараа тэгэхгүй төрлөө дуучууд бүр хийж явах амжилт сангаа штэ. нөгөөний түрүүл явах юм байна. Тийм. Жамцаа Нэг ийшээ гаж үзтээ. Хоёр төмсөө хувааж идэрэ за. Би зөвхөн агаан гэртээ мэдсэн.
өөрөөр хэлбэл KFC өөрөөр Жамц манай ажил дээр очиж амар их бүүргэр идсэн шүү дээ. Манай ажил дээр ингээд юм дартс их тоглоомод байдаг байхгүй юу? Хөл бөмбөг гэдэг. Тэгээд том зурагтаар YouTube үзээд тэгээд бүүргэр идээ суудаг тийм жамцаа. Би болохоор юм офис ажил хийдэг байхгүй компьютер дээр суудаг. Гэхдээ ингээд нөгөө манай офисын өрөө амар том байхгүй юу? Тэгээд нөгөө хүн байхгүй амралтын өдрөөр хүн байхгүй л жамц очтой. Манай ажил паркийн ажил байдаг байхгүй юу? Тэгээд парк руу орж тоглолцоо тэг манай ажил руу ордог тийм жамцаа. Эсвэл Шангрилад орж кино үзчихэд тэг манай ажил руу ордог тийм. Тэгээд андаа тэс тоглосон. Ширийн тэнсөө. Тэгээд заримдаа манайд энэ хаана байдаг. Таны ээж чирс эндээс ойрхон уу те? Манай хүмүүс энэ тахаа. Ээж чи ажиллаа. Гэхдээ өглөө чи сургуультай яаж явдаа? Би ээж манай машин маань өвчтөө. Тэгээд засаж байгаа тэгээд нана такси трэгтэж байгаа. Өглөө ээж чи чамайг таксигаар хүргэж өгдөг юм те? Тэгээд өнөөдөр амар хатсан. Жамц манай хажуугийн байранд дедлайн гэдэг үү те? Тэрний өвөө нь машин таахгүй юу? Тэгээд өөх нь машин суучдаг өглөө. Манай сургууль юм. Тэг. Ирэхдээ амар том бихтэй те? Бүдүү. Тэгээ нөөний ахмах гэдэг. Тийм үү те? Миний хашаа хатаа тавсан байсан. Яа, бас хатаа тавсан. Нэг юм мартсан маш нэрээ. Энүүгээр нэрээ гараа авчдаг шүү дээ. Мартсан байсан маш. Энийг онгоолгоод гараа авчиж. Миний төрсөд Аниргаа энүүгээр нэрээ гараа авчиж. Онгоолгож энийг бүрээрээ ийш нь тавьж чаад мартсан байна шүү дээ. За энийг гараа авчиж. Жамцаа бүрээр тавьж чаад надаараа гараа авчиж. Дараа чи маргааш болохоор нэг нөхөрсөг тэмцээн багхгүй юу? Тий. Яагаад л шүү дээ. Тий. Яг нөхөрсөг гэхээр нөгөө нэг жамцын хөл бөмбөгийн клуб нь өөр хөл бөмбөгийн клубын хүүхдүүдийн эсрэг тоглох байхгүй юу? Тэгээд тэр нь нөхөрсөг байхгүй. Тэгээд дараагийн 7 хоногт болохоор жамц хөл бөмбөгийн тэмцээнд авах юм. Тэр нь болохоор тий үгүй хөх хотын 100 байхгүй юу? 100 жамц хятад руу яваад тэгээд тэмцээнд оролцох байхгүй юу? Нэг хятадд нэг хотод нь тэмцээн болчоод тэгээд хоёр уран дотор тий тэгээд аавтай хамт явах аав ээж тэгээд дүүтэйгээ цуг явах бөөнөр. Тэгээд нэг хотод нь тэмцээнд орчоод 2 3 хоногийн дараа дахиад өөр хот руу дахиад өөр хотод нь тэмцээтэй байхгүй юу?
хөл бөмбөгийн тэмцээтэй. Тийм ханаатай англи хөлбөмбөгийн тэмцээтэй шүү гэж Харин томроо. тийм. Одоо дараагийн 7 хоногт болохоор нэг ярмаг гэж байна шүү дээ. Ярмагт хөл бөмбөгийн тэмцээтэй байхгүй юу? Тэрэн дээр нөгөө Монголын амар олон багууд оролцсон. Тэнд орох. Жамцэн амаа авчаарай. Амаа нэг наацсан. За одоо төмсөө дээр. И жамц бүргэрэ хурдан дуустай. Жамц том амтай мэн те. На тийм ханаатай нэг мар хоол. Зүг нөгөө аав сайн нэг халуусан тэгсэн байхгүй юу? Тэг наа чинь жоохон бүлээн байгаа байхгүй юу? Шатарч явж юм уу? Хин? Тий. Хаана би? Хосмос. Тий юунес одоо нөгөө 84-ийг хажууд байхгүй юу? Яс бигбагийн тэмцээнд авчихсан байна. Тэгээ анятаа бигбаг Хин үлдээ төмснөөс үлдээгээрээ амьдрахад. Жанцаа би бүрээр идчихин гэдэг хэлтэй. Шээ ийхээсээ би бүрээр идчихсэн. Идсэн өнгөрсөн цагтаа. Ийхапэ бүрээр гэгэс. Яхад нөөжрийн суудаг. Ингээд гэртээ хата жамцаас жоохон байж байгаа л энийг юу гэдэг вэ гээл дандаа асуугаад байдаг байхгүй юу? Жоохон байж байгаа л 5 минут болоод 10 минут болоод энийг юу гэдэг вэ гэж асуугаад байдаг. Хэрвээ тэгвэл нөгөө нэг хэлэн айгу хурдан сайжрна гэж бодоод тэгээ асуугаад байдаг байхгүй юу? Ингээд жоох байсагаа л асуугаад байсан. Манай нөөний нэгэн хахад ийм үгийн карт руу хийдсэн байхгүй юу? Тэгээд хэдрүүлээсээ бид дэвласаагаад Танай аав ээж чинь германаар ярьдаг уу? Би яг жамцад Германд сурж байхад би бас Германд хамт сурж байгаа байхгүй юу? Ааха. Тэгээд нэг чат GPT-гээс Германд сурж байгаа. Тэгээд жамцтай цуг яриад байдаг байхгүй юу? Тэгэхгүй бол ярихгүй бол жамцыг нөгөө сайн сурахгүй байх гээд. Тэгээд яриад. Гэтэ чи Германаар бас ингэ сайн ярьд юм бэ? Сая нөгөө 11 сар төрсөн өдргээд те. Тэгэхээр ярьдэн чинь тэгээд те. Манай хаттай тэндэ энэ герман жаа нүгэж ярьдаг байхгүй юу? Аха. Тэгээд намайг ээж аваа намайг айгүй татдаг.
Тэгээд би жамна татхаа жоохон үлдээч. Манай жамц ангитай өмүүлж гинэ үү? Жамц сайн нөгөө хөл бөмбөгийнхаа бэлтгэл дээр өөрөөсөө том дэд ангийн хүүхдүүдийг хөөгөөд өгдөн шүү. Тэгээд барилдаж шийдэх гээд тий барилдаад унгаагаад өгдөн шүү. Би байнта тийм ингээд чи өөрөөсөө том хүүхдүүдийг наад чи тэгээд өгдөг байхгүй. Тэгэхээр байнта тунаач шүү. Үгүй тэгээд болохгүй шүү өөрөөсөө том хүмүүсийг. Тэгээд чи өөрөө байхгүй гэж. Тэгтээ чи жамц ангитай ангийнхаа одоо энэ ангийнхаа хүүхдүүдийг барилдах уу гэж болохгүй шүү за. Тэгэхгүй жамцаа нөгөө чи барилдахаараа нөгөө нэг талбай дээр зөөлөн өвсөн дээр барилддаг шүү дээ жамцаа. Тий чи анги өв биш яг анги. Тий харин нөгөө нэрээ юу та нөгөө жаагүй үгүй бүхний байтан бодоод ирсэн шүү. Бүгдээр үзээд жамцаа чи хөл бөмбөгөөр барилдахаараа нөгөө хүүхдээ унахсан чинь тэр чинь зөөлөн өвсөн дээр ундаг байхгүй юу? Ангитай чи ингээ шалан дээр унах ч юм уу тэр хүүхд чи уйлна шүү дээ жамцаа. Тэгэхээр чи ангитай барилдаж болохгүй шүү за. Хүүхд бүгд барилдаж болохгүй шүү чи. би нэрээ орж ирсэн. Би таньна нөгөө аниг тоосчихгүй. Тэгээд стортүлээ. Тэгтээ нөгөө ханаад гэдэг бас зүгээр юм шиг. Гүрий эмзэг тавьсан байна дүү. Тэгээд одоо манай жамцын YouTube-ийн бичлэг нь одохгүй 1000 хүрлээ. Бүр юм жоохон байхаас эхлээд бичлэгүүдийг оруулсан байхгүй юу? Тэгэхээр ингээд амар дурсгалтай байдаг байхгүй дараад нь том болцсон ингээд жоохон үеийнхэн бичлэгийг үзэхлээр. Чи бүр жоохон үл амархан юм билээ. Чамд тэгж жагаад дараад нь нөө зааж өгье за. Одоо шүү шатлалгаар зааж хамцаа. За яах вэ? Гараад яа за. За. одоо шүү Цаг 20 болж байна те. За. Бэжэр хамт гарч ирсэн. Чи энийг тэр юуных нь нөгөө нэг хогийн савраа нэрчсэн.
байхгүй амаар.